Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн тогтвортой хөдөө аж ахуй гэсэн 12 дугаар зүйл тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дунд хугацааны хөгжлийн зорилттой төлбөртэй байхын зүйтэй гэж өргөн мэдүүлсэн. Дээрх зохицуулалтаа нийцүүлж хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүх ажлын хэсгээс хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах сандыг гаргаж байгууллагын орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ дэмжсэн болно. Хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед улсын их хурлын гишүүд уг хуулийн төсөл нь улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 6-ад хэсэг заасан төсөл нь байнгын хороо уг төслийг хэлэлцэж санал дүгнэлтэд холбогдох байнгын хороонд ирүүлсэн байна гэснийг үндэслэн эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн тул хуралдаан даргалах шуугин асуудыг дахин хэлэлцүүлэхээр эдийн засгийн байнгын хороо болон байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд буцаасан болно. Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хуралдаанаараа дээрх асуудлын төслийг хэлэлцэж Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-ийн 5 дахь хэсгийг баримтлан хэлэлцэж санал дүгнэлтэд байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн болно. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-ийн 5 дахь хэсгийг баримтлан хөгжлийн бодлого төлөлт удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин явууллаа. Байнгын хорооны хуралдаанаа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул улсын их хурлын гишүүн Жбатэрд нь улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-24 заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үед үе шаттай нэгтгэн явуулах гэсэн гормын санал гаргасны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхон дэгдсэн болно. Хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье анхаарал хандуулсанд баярлалаа. За